өглөөний мэнд Японд одоо яг өглөөний 5 цаг болсон байна. Дүүнэртээ зориулж тэр өөрийнхөө зарах тэр анзаарал, хувь тавилангийн талаар жоох ярих гэж бодоод. Тэр биднийг ямар ч тийм одоо юу гэх анзаараагүй байхад бидний тархин дотор гэл хүмүүсүүдийн яриа эсвэл одоо ихнэр хүүхдүүдийн минь нүүр царайч гэдэг ч юм уу ажил дээр байгаа усуудын ярьсан яриа хийж байгаа үйлдэлүүд эсвэл маргаашийн төлөвлөгөө гээд одоо ишин шидийн бодлууд бидний тархинд байдаг юм байна. Тэгээд бид тэр бодлуудаар бидний тархин дотор ингээд ямар ч түрээсэлгүйгээр ингээл биднийг ингээл зовоож идэг. Маргаашийг яах вэ? Одоо байгаа өмнө байгаа амьдралыг яах вэ? Яаж тэр одоо тэр өсөглөн байгаа тэр хотоодыг дүүрэх үү гэдэг гэх мэтчлэн анзаарах тусам өөрийгөө харах тусам өөрийгөө чагнах тусам би тэрийг мэдэрч байна. Тэгээд хувь тавилангийн талаар жоох ярих гэж бодоод бас энийг бас дүүнэртээ хэлэхгүй бол болохгүй мэй гэж бас бодсон. Хувь тавилангийн талаар яхад бол хувь тавилан бол чи бидний өчтөр. Хувь тавилан бол чи бидний 10 жилийн өмнө болсон явдал энэ хорвоо дээр төрсэн тэр 20 жилийн 30 жилийн өмнө төрсэн чи бидний бие. Хувь тавилан бол өнгөрсөн цаг. Тийм болохоор хувь тавиланг өөрчлөх боломж байгаа байхгүй. Хэрвээ би ядуу айл төрсэн бол би ядуу айлаас баян айл руу явах. Тэр боломж бол надад байгаа. Тэр боломжийг харах. Тэр анзаарах тэр гайхамшиг. Тэрийг одоо өөртөө суулгах тэр өөрийгөө анзаарах тэр. Тэгээд сая хувь тавилангийн талаар ярьсан тийм ээ. Хувь тавилан бол өчтөр юм чинь. Тэгвэл бид нар ирээдүгөө тэгвэл яах ёстой вэ? Бид яаж хувь тавилан өөрчлөх ёстой вэ? Бид хувь тавилан өөрчлөх ямар боломж байхгүй, ямар ч боломж байхгүй. Өчтөр болоод дуусчихсан юм. Харин ирээдүйд бол боломж байгаа. Ирээдүйд бол цаг байгаа. Тэр цаг бол чухал биш. Хамгийн гол нь тэр фокус, тэр анхаарал, анзаарал тэр чухал, хамгийн чухал. Тийм болохоор ирээдүйд байгаа тэр боломжийг харж, том сэтгэж, сэтгэлгээний хувьд маш өндөр сэтгэлгээтэй болж орчин тойрны анзаарах үед боломжууд байгааг харж эхэлнэ. Одоо би чинь ингээл бичлэгийг хийж байна. Энийг YouTube дээр тавина. Дүүнэртээ зориулж байгаа гэсэн үг та. Магадгүй олон сая хүмүүс энийг бичлэгийг үзэж магадгүй. Тэ. Би бол ирээдүг үдэж гэсэн үг. Ирээдүйд тэр дүүнэрийнхээ ад жаргал, сайн сайхны төлөө энэ бичлэг хийж гэсэн үг. Тэгээд одоо цаг бол тэр ирээдүг бүтээх үүсгэн. Одоо цаг бол бидрийг ирээдүйд ямар хүн болох, ямар боломжууд байна. Тэрийг асар том фокус, асар том тэр анхаарлын тэр төвлөрлөөс тэр бид нар ирээдүгөө бүтээж чадах тэр боломж нь байгаа байхгүй юу. Тэрний талаар ярмаа санагдлаа. Тэгээд хамгийн гол нь тэр өөрийгөө анзаарч эхлэх. Тэр нүдний минь өмнө байгаа, миний тархин дотор байгаа тэр хэрэггүй мэдээллүүд ялгаж сурах. Орж ирсэн тархин дотор байгаа тэр бодлууд, дэмий юмнууд. Тэдрийг одоо ороод ирэхэд нь энэ хэрэгтэй хэрэггүй гэдгийг анзаарч сурах. Бидний бүх хамаг байдаг 24 цагийн хамаг хэсгийг нь тэр хэрэггүй мэдээллүүд, хэрэггүй хүний хэлсэн үгнүүд бидний тархин дотор байгаа болохоор бид тэр
стрессдэх тэр өөрийгөө анзаарахгүй явсаар байгаа. Бидний амьдрал одоо нэг нэгээр минутаар секундаар бид тэр ирээдүй рүү явж шít анзаарахгүй явсаар байна. Анзаарах юм бол тэр анзаарал өөрийнхөө тэр бодол тэр бодлыг зэгцлэж тэр тархин дотор байгаа тэр програмчлалыг зэгцлэж ирээдүйгөө бүтээж бид явах ёстой. Тийм болохоор тэр тархинд байгаа тэр хэрэггүй мэдээллүүдийг тэр түрээс ямар ч одоо түрээсийн төлбөргүйгээр бид тэр тархинд орж ирж байгаа тэр мэдээллүүдийг устгаж өөрийгөө анзаарч ирээдүйгөө бүтээцгээе. Дахиад хэлье. Хувь тавилан бол өчтөр. Хувь тавилан бол жишээ нь би өнөөдөр Японд байна. Би энэ бол миний хувь тавилан. Тэгэхдээ би энийг бол өөрчлөх ямар боломж байхгүй биш. Боломж байхгүй. Өөрчлөх боломж бол байхгүй. Ягаад гэхээр хувь тавилан л өчтөр. Би ирээдүйгөө бүтээх боломж байна. Одоо цагийг ашиглаад. Хувь тавиланг бол би өөрчлөх боломж байхгүй. Өчтөр болоод өнгөрч гисэн юм. Ирээдүйгөө өөрчлөх нь бол яг одоо фокус, анхаарал яг юу хиймээр вэ? Ямар хүн болмоор вэ? Тэнтэй фокуслах. Фокуслах тусам анзаарах тусам тэр боломжууд гарч ирнэ. Тэгээ талархах тусам илүү их боломжууд байгааг анзаарч эхэллээ. Би Японд байгаадаа талархаж байна тий. Японд ирж чадаагүй хүн байгаа шүү дээ. Виз нь гараагүй. Би энэ боломжийг ашиглаад би ирээдүгөө бүтээж байгаа. Монгол байгаа хүн ч гэсэндээ боломжийг Монгол тэр энэ зэхийг төрсөн бол яана. Би 15 онд би энэ төр явж байсан. Энтэд тэр нөгөө юуны бүхний шум гэж байхгүй. Яг намайг тэр Бангалорд бол очиход зүгээр л явгууны замны доогуур ингээд бүхний шум урсаа шууд гол руу ордог гэсэн. Тийм газар төрсэн бол бид нар яах вэ? Гэтэл тийм биш үү? Бид нар боломж байна. Бидэрт хувь заяа байна, хувь тавилан байна. Өмнө байгаа, одоо байгаа бүх зүйлдээ фокус. Яг юу хиймээр энэ тэнд фокус. Яг ямар байгаа. Ямар хүн болмоор фокуслах, анзаарах, эргэн тойронд байгаа осуудыг анзаарах. Тэр эрдмийг суралцгаая. За амжилт хүсье. 25-аас 30 насныхаа зориуллаа.